За сайн мэцхан уу. Welcome back to my channel. Энэ удаагийн дугаараар адууны махны стейк пианы соустай хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө адууны махаа гэсгээ чинь. За тэгээд саримс 3 шиг арилгаад бицэлнэ. За тэгээд 8-10 шигийг хальстай ашиглана. За чинжүүгээ ирчээд за махаа гиснийхэн дараа сайдэр шүүсийг авч агаад махаа янзлана. Махаа янзлахтай гадна талын хальсыг аавна. Тэгээд өөхийг аваад тэгээд дундх хэсгийн хэрчгтэй бол энэ аль болох энэ шүрмстэй хэсгээр нь бас ирчээд салгачвал бас их зүгээр. За ингээд бас өөхийг ингэж ирчиж аваад гаднах хальсыг ирчиж аваад за тэгээд ойролцоогоор нэг адилхан хэмжээгээр болох хэмжээнд ингэж бүгдийг ирчижүүл бас шарахад амар байдаг. За тэгээд дундаа жоохон хөлдөө байх юм бол ингээд уутанд хүйт ус юм бүлээ ус хийж аваад амин боож аваад за дээр нь ингээд тавих юм бол их амархан гисдэг юм арга байгаа. За тэгээд ингээд сайн яг нөөхтэй хэсгийнх нь хажуудлын хэсгээр бас юм илүү хатуу байдаг учраас ингээд дундуур нь хуваагаад бас нөөхтэй хэсгийг ингээд авчна. За тэгээд нэлээсээ махаа гисгэж аваад за тэр мах гисэх хооронд бол саримсаа битсэн саримсаа 3 шигийг хийгээ. За оливын цэцээ хайрж агаад за саримсаа маш гоё шаргал өнгөтэй болтол нь хайраад өгнө. Хоёр талын ингэж маш гоё шаргал өнгөтэй болгоно. За тэгээд чинжүүгээ хийгээд сайдаар хуурж агаад за тэгээд өрлөн бом дээрээс ашигласан байгаа. За ногооны хувьд гэх юм бол битээ ногоо олон төрлийн ногоо бол ашиглавал зүгээр. За даус перцээр амтлаад за тэгээд 0.5 аяг ус хийгээд за уранд нь болгочихно. За тэгээд сой сос нэг хоолны албаг. За сайдар хуурж агаад ерөнхийдөө ингээд бэлэн болсон учраас өөр хайрлан таванд хийгээд авчи. За тэгээд энэ хайрлан таван дээр дөрж ирсэн махныхаа тостой хэсгийг өөхтэй хэсгийг ингэж хийж агаад за тэгээд хальстай саримсаа хийчихнэ. За тэр оронд нь бол мах гиссэн байна. За гиссэн махныхаа шүүсийг арчиж аваад за давс перцийг хоёр талаас нь жигд цацаад өгнө. За тэгээд хайрлын тавган дээр өөх нь нэлээд хайлаад энэ тус нь ингээд гойцсон байна. За ингээд тус гарсан хэсгэн дээр нь төрж ирсэн махнуудаа энэ сайхан тавиад хайраад явна. За тагийн таглаад нэг 5-7 минут хайрсан. За тэгээд нэгтэл нь маш сайн юм гой боорөнгөтэй болсны дараа эргүүлээд за тэгээд пиав ажна. Пиав өөрийнхөө дуртай пиав хийж болно. За тэгээд хар пиав хийх юм бол илүү бас гоё өрмөц гоё амттай болж өгдөг учраас та бүхэн бас туршаад үзээрэй. За тэгээд нэлийн халуун гал дээр сайхан халааж агаад сой соус нэг хоолны албах юм. Тэгээд цэцгийн тус хийгээд соосоо илүү түн болохын тулд хийгээ явчихна. За тэгээд дөрвөн махнуудаа хийсэн махаа гаргаад саримсаа бүгдийг гаргачих. За цэцгийн тусаа нэмээд олон мэлгоо түн болгоо явчихна. За махаа тэр оронд ирчихнэ. За мах маш гоё medium rare болсон байна. За тэгээд нэг талын саримсаа тавиад байна. За тэгээд махнаас гарсан цусаа ингээд соос руу буцаад хийж бас зүгээр. За сайдэр халааж агаад дөрвөн хуурсан ногоогоо соус руу хийгээд халаачна. Цэцгийн тусаа хийгээд сайхан өтгөн болгоо авчна. За мах маань ийм гоё сайхан харагдаж байна. За тэгээ соус маань нэлээд гоё өтгөн болоод эхлэхээр махан дээр соус болон ногоогоо тавьчихна. Тэгээд энэ адууны махтай стейк пианы соустай холбоонд бэлэн боллоо. За ойрын үед авчлаг гаргаагүй шалтгаан их бол ийм эрүүл авчтаа гээд эрүүл амьдралын цогц хөтөч номыг бол
гаргасан. За аав нарт зориулахаас гадна бол аавд хайртай хүмүүст бол зориулж бичсэн маш сонирхолтой гоё ном болсон учраас та бүхэн бас сонирхоод үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.